За сайн байцгаана уу. Шинэ дугаар хүрж байгаа. Шинэ өдрийн мэндийг хүргэе. За би шинэ аялдаа гарах гээд. Одоо энэ товчоор нийцээ зогсож байна. Хаашаа явж байгаа вэ гэхээр 9-ийн халуугаар шанар явна. 2026 оны 2 сарын 14 6 цаг 34 минут. За ингээд энэ хаалгаар доогоор гаргахлаар нэг стресс 100-аас тэг куб болдог та тий. За тэгэл аялт минь хамтдаа байгаарай. За бүгдээрээ зөрөн шүү. Батцугрээс гараад 30-аад км орчим явж байна. За энд нэг юм пост байд юм шиг байна. Хаалт маалттай юм байна. Одоо энэ чи 9 цаг 40 минут болж байна. Янгал хөндөөр явах юм байна л дээ. Их сайхан газар гэдэг юм байна. Өө. Хамгаалагчаа гэж үү. Самбалтай газар. Тэжээ үуч бай. Истин раш гэж. Зэм гарч ирнэ. Уулзъя. За 9-ийн халуун оршааны дархан цастай газрын постоор орж ирлээ. Ер нь ийш нэг ч хүн байхгүй юм байна. Би ганцаараа л байгаа юм байна. Араас хөө ирэх нүггүй юу. 20 хүн баг байгаа юм байна. Өчигдөр нэг 2 машин явсан л гэж байна. Том мөр ахи юуны мөр юм бол тань. Ингээл ахаа явц.
Тэндээс ирсэн бололтой байна. Юуны мөр юм бол доо. Одоо миний хөл хажууд нь юм шүү дээ. Энэ нэг жоох эвгүй хэсэг байна. Ийшээ гулсаад орчих мэтгэр. Нилээн зүүн талаа бараад явчих тийм билүү? Эсвэл ЦП-г нэг хэсэг явдаг юм билүү гэж бодлоо. Байж байна. Ингээд цаашаа даваагаад авах юм байна л да. Ер нь ЦП хийчихээ дөө. За урд зам дээр харин нэг юм мөрнүүд гараад ирлээ. Өдөр бууж харъя. Юуны мөр юм бол таа. Оба. Энэ л явж ийн л та. За энэ одоо нохоо гэж байхгүй л байлгүй тийч айл байдгүй гэж юм чи тий. За энийг арай тутарагдах гэдэг нь үү. Хэдүүлээч явсан юм дээ эдэрчүүд. Том жижиг нэлсэн л мөрнүүд байна. Гэл гараал бичгэнсэн байна да.
бүрэн бууг гарч ирээд тэгээ зогсоод араас нь дөрөөнөөс гэж энэ дөрвийн бичлэгийг хийж явсан. Ерөнхийдөө бол энд шинээр 2 цоохор ирвэс нутгшуулах гэж байгаа юм байна лээ. Бас нэмж баавга нутгшуулах гэж байгаа юм байна лээ. Тэгээ бууг хандгаа, баавга, ирвэс нохоо зээх байдаг сураг байсан. Гэх мэтчлэн миний олж мэдсэн нэг юм амьтд байх шиг байгаа юм. Миний хувьд бол ийшээ анх удаага ирж байгаа. Тэгээ тийм болохоор нөгөө замын нөхцөл байдлыг би мэдээгүй. За YouTube-ээс хүмүүсийн хийсэн бичлэгийг харахад бол ерөнхийдөө товчхон замынхаа байдлыг харуулсан болохоор тэрэн дээр бол нэг айхтар мэддэхгүй юм байлээ. Яг өөрөө ингэж улаан явахлаар бас их хэцүү чанга замтай байх шүү. Тэрийг бодолцоод та бүхэн гараарай. Яг постноос асуухад бол харуул дээрээс асуухад постноос 80 км гэж байгаа. За тэгээ би гараа явахад ерөнхийдөө шууд авихвал 80 км газрыг 8 цаг орчим явж байгаа юм. За би зундаа очихдоо бол замдаа зогсоод камераар бичлэг хийгээд ингээ явхад энийг 10 орчим цаг туулчихж байгаа байхгүй. Тэгээд болохоор замдаа нэг идэх хоол, төр зогсоод цайлах хоол нэмээ гэртээ бэлдээд гарвал их зүгээр юм байлээ шүү. Энэ этмийн даваг доошоо уруудангууд их олон газарт нор нутгийн мөн мод үржүүлэг хийж байгаа юм байлээ. Тэрнээс их сайхан санагдсан. Учрыг бол энэ авч одоо ой модч одоо галд улан орхоод их идэгдсэн байлээ шүү. За тэр ямар амтан бэ хүмүүсээ? Мангарант байна нэр. За ингээл нөгөө мөсцсөн замууд ч дахиад гараад ирж байгаа. Яг би энэ үед нь бол нөгөө ЦП аваагүй байсан л да. Тэгээ дахиад ингээ гараад ирэхлээр за ер нь ЦП аваад дими юм байна та гэд бодсон. Иймэрхүү мөсцсөн иймэрхүү газрууд бол ер нь нэлээ их гарч ирнэ шүү. Ганцаараа явж байгаа учраас ер нь ЦП-тэйгээ явсан дээр юм байна гэж бодоод буцсан буцтлаа би ЦП аваагүй. ЦП-тэйгээ явсаар аваад харсан. За одоо энэ жишээ нь энэ сүүл дээрээс өдөрчтэй бас мөс. За одоо би нэг өстө цэпгүй явж байгаад энэ жалга руу гулсаж ороод тэгээ ямар нэгэн байдлаар одоо заавал машинаар бусдаар татуулах хэрэгцээ гаргахаар бол энэ сүлжээ байхгүй. За буцаад харуулын пост хүртэл чинь бас овоо юм. Тийм ээ. Тэгэж бодоход ерөнхийдөө бол цэпнээсээ би салаагүй. За амуугаар бодлоо гэж бодоход одоо энэ хэсэгт би одоо хоньё. Тийм машин саадч одоо заавал татуулах гарах гэж бодоход надад бол би нэг 2 хоногийн хоолны нөөцтэй явсан. За машиныхаа хуцлагаар исэн байхнад илгээд тэгээ машинаа хутчаад дотор нь галт үлгээд машинаа хөлдөчгөө гэж нэг. За түлштэй газар байна, модтой газар. За нэг хоолны нөөцөө бол бас нэг овоо томчглох. Тусламж ширтэл. Тэгээ энэ үед чи одоо нөгөө цагаан сар тогтсон болохоор постн дээрээс харуулъя хэлж байгаагаар бол за одоо хүн баг чамаас өөр явахгүй байх шүү гэж хэлж байсан л да.
За дахиад энэ ерөнхийдөө одоо энэ халиатай газруудаас хамгийн эвгүй халиатай газар нь одоо энэ байна. Зүүнээсээ баруун тишээ нэлээд уруу. За би буугаад одоо ингээд шалгаж үзэх гээд бууж байгаа. Аль замаар нь явах вэ? Энд хоёр сонголт байсан л та зүүн талаар явах эсвэл баруун талаар явах. За зүүн талаар явах гэхээр тэр цаад төгсгөл тавьцаанаа нэлээд жоо огцсон байсан болохоор би баруун талаа энэ тал дээр бол баруун талаад сонгоё явцсан. Та хэд мань болохоор зүүн талаа бариад за энэ жоохон торлог дундуур жоохон дайруулад тэгээ зүтгээд цаашаа гарчвал дайжгүй билээ шүү. Би бол буцахтаа бол зүүн талынхаа зам маягаар сонгоод явцсан. За энэ тэгээд бараг коток гэсэн үг ээ. Энд дэр зүгээр л нэг жоохон би үеч явахад бараг алтарч унчих гээд их хэцүү байсан. За таад бүгд харж л байгаа хот ингээл алтарч унчих гал. Алтарч унсан л да бас эвгүй унсаа. За би ингээл баруун талаараа сонгоо явцсан. Яг бас нэг баруун талаа сонгох шалтгаан нь юу байсан гэхээр машины мөрнүүд их байгаад байсан юм л да. За тэгээд цэп тэмчгээ гайгүй бах гэж явцсан ч л баах. Нөгөө уртлын дугуй цэп болохоор усаал торл руу давгүй орчихно. Одоо энд ч бас нэлээд зурсан. Гол ардал зурсан. Сүүлд нь гот дээр нэг машин угал гарсан яг. Нэг л нэг жоохон буд руу ороод гүн зурснаас босна гайгүй байлээ. Энэ үедээ бодож л байлаа. За нэг раптор будаг юм уу эсвэл нэг сайхан хуулгахдаггүй болж юм болохгүй даа л гэл. Яг уул нь бол раптор бол амралтаа. Яг ориг сайхан раптор будаг нь болоод бодчихвол. Тэгэхээс тэр гадуур манай будаг зардаг зарим газар утчаад нөгөө доотлоор аамны хамгаалт эрзэнэн будгийг энэ раптор будаг гэдэг зардаг тийм нэг муухай зүйл бас байдаг шүү. Тэрийг бас манайхаа өөрсдөө бас хянаж аваарай. Тэр нь одоо нөгөө наранд ил газрыг будчихлаар наранд халаад уйраа зөөлрөөд амархан хуулраа унцдаг, амархан гандчдаг тиймэрхүү зүйл байдаг шүү. За яг ориг тэр одоо Line X эсвэл нөгөө Raptor-ын зурагтаар Английн нөгөө Raptor будаг өдр бол яг ориг нь болоод авчвал маш сайн. За ингээл ерөнхийдөө баян ингээл гусаал орчихно энэ торлог руу. За би энд ч нэг цепний хүчээр байна гарсан да. Бас нэлээн үдчихэл гарсан. Айлуулгал зүүн тал руу гарах гал юм. Тэгэл нөгөө зам нь уруулахлаар тэгэл баах. Одоо таад бичлэгэн дээр бас сонсогдох байх одоо энэ торлог нь машиныхаа зурж байгаа шим юм ээ. Яг урдаа бас дөрөв дугуйнда цептэй байсан бол нэг иймэрхүү газар бас арай харцсангоо гайгүй байх байсан болов. За ингээл нэг марич нэг юм гарсан. Бас гол харалтал авсан л да. За сайн өстөө нэг муухай торлог руу дахиж ороод тест. Гэхдээ аргач юм да тэр дээрээс халиа орж ирээд тийм уулын жоохон ингэрдүү хэсэг юм байна. Би ч өөрөө бас жоохон буруу замыг сонгочлаа. Машины мөр хараад дагаа орцсон чи буруутчлаа. Тэгээд энэ бас жоохон юу газар вэ? Цептэй тулдаа бас гайгүй гарчлаа шүү. Тэгэхгүй болч бас цепигийг өссөн бол ирэн гарах шинжгүй юм байна. Эвгүй юм байна.
Яахгүй торлогон зүгээр хажуудлаа. Баахан зураа хичил. Хуулахтай байсан ч болоосоо л гэж бодоол зүгээр. Ууга гүн л ороод зурсан байна. Гэсэн. За одоо нэг ийшээ нэг 20 гараа явах юм уу та. Тэгэл орчих юм шиг байна. Сайхан юм гоё юм хөндөгөр л яваал идэм байна. Байгаль сайхан юм уу. Зум бол энэ чи бол зөв тасархах. Энэ хэсэг бол бас битүү мөс. За зам тавихтаа баруун талаар бол хашлаг маркийн одоо тэгээ шороо уулга хийсэн учраас тэр нь бас их нэмэртэй. Гэхдээ том чулуунууд ихтэй болох учраас энэ хэсэгт би нөгөө машины DAC гэдэг нөгөө downhill assist control гэдгийг системээр дараад буутсан. Тэр бас их гоё ажилт юм байл шүү. Яг иймэрхүү тохиолдол бол ашиглаад явах зүгээр санагдсан шүү. Тэгэхгүй бол одоо би жишээ нь өөрөөрөө бууж яхад жоохон машин жоохон ирчээ аваад тормозлох гэх нөгөө мөсөн дээр чинь нөгөө машин чинь зогсож чадахгүй шүү дээ. За яг юм битүүн мөсөн дээр бол яг өөрөөр хурдыг бол ерөөсөө маш гоёор бариад буучт юм билээ шүү. За энэ хоёр талаараа битүү хустай энэ замаар явсаар байтал нэг секунд гол гардыг юм билээ. Энэ үед нэг 15 цаг орчим болж байсан. Их сайхан газар байсан. Тэгээд энэ авд ч нэг буудалцдаг юм билүү. Учир нь тэгэхээр энэ хүнд нэлээд замаар бие чангалаад явцсан. Дээрээс нь үлсөө жоохон шантрах марк юм болоод. Энэ авд нэг хонцдог юм билүү гэж нэг бодсон л та бас бодоход бол бодсон. За энэ гармаар гарахтаа одоо миний яг энэ эхлээ зогсож байгаа энэ гармаараа гарч үлэх зүгээр юм билээ шүү. Ягаад гэхэд нөгөө дэрсний толгойн цохроогаад харагдаад байсан л да. Энтэй л энэ гаран болохоор жоохон урт. Тэгээ зам нь мэдэгдэхгүй жоохон эвгүй байсан. Тэгээд би бодож байгаа. За эхний гармаараа бас нөгөө өвсний толгойн цохроогаад харагдаад байгаа учраас арай нэг цөмрөөд орсон ч гэсэн гайгүй юм байна гэж бодод. Тэгээд энэ гармаар гарсан шүү. Та хэд гарахтаа бол энэ гармаар гаруулах зүгээр баг. За энэ л нэг хэсэг жоохон эвгүй замаар явчлаа бүр хамаг бие чангалаа зүгээр. Жоохон ишээ дарчулдаг аль. Иш унчгаал. За нөгөө алдарт камаацсан байна. Яа одоо 6:17. Асаараа харахгүй болоод аргууд очих юм байна.
Сайн нөгөө нэг айхтар хүмүүс нэг дээшээ өгсөж байгаа бичлэгтэй байдаг нэг даваа байдаг. Тэрүүгээр ямар ч гэсэн нэг буулаа. Яа одоо эндээс цааш хэдэн километр юм байгаа. Улан гэгээдэд очиж бодсон. Арай л чадахгүй юм байна л да. Гэгээдэд очил одоо хаана юу байгаа очноо нэг сайн танаад авчил бол их зүгээр байсан. Яг гоё очиж байгаа. Эргээд уулзъя. За ямар ч үсэн явсаар байгаа ирлээ. Одоо энэ чи яг 19 цаг 7 цаг болж байна. Тэгээд тэр дотор усан ордог газар тэр юм шиг байна. Бүгдээ очиж танилцъя. Чи бас. Хопа. Нэрэ нохоо юу чооны муу юу. Бүр байгаад яас юу би нэр. Энд одоо нохоо баймааргүй лээ. Чор монтой юм шүү дээ. За энэ юу байсан юм бол та. Мэддэг. Сүхөө ядаж барай ордог ч. За энэ газар байна. Сам шампань өрлөхгүй шүү л гэж. Лига харлаа. Огоогояа гэж зөв. За энийг байшин орж хонжуулдаг байшин болов болдог байшин бэл. Энэ юу ч. Тангак. Энд дэд нөгөө нэг юм байна шүү дээ. За маргааш үзье энийг. За энд л байшингууд нэг болчт юм шүү дээ. За тэндэг байшин бас тэр дотроо онцт юм л. За энийг өөр яваад юм байна. Ганцхан миний хэлбэр. Өөр хүн байхгүй. Ингээл ороод. Ч тийм байна л та. За энэгээр гүчүүж аа. За зураа урлаад орхисон байна. Яа, ихэд ч хүт юм аа. Галгалаарч гайгүй л ах л та. Энэ юу? Гүрл юм байна. Бас. За энэ дотор галлаж жоохон дулаац суу. Дулаацаа тоолоо идчихдэг юм бэл. Би ч одоо майхнацсан шиг юм. Хонжийн жонгол энэ бас болох бах та. За ямар ч байсан. Зорсон газараа ирлээ.
Өглөө 9:45-д гарсан. За нэг 10 цаг тавьсан юм шүү дээ. Постноос наашаа. Ордог постноос наашаа. Бас чанга юм биш. Зам их муутай юм байна. Зам бол үнэхээр оффроуд. Бараг экстрим оффроуд юм. Сайн сейфтэй байх хэрэгтэй юм байна. Ихгүй болж бас л чанга замтай юм байна шүү. Тэрийг бодлох хэрэгтэй юм биш. За нэг жоохон амсгаа, жоохон ядаргаагаа талчаад виш оршны хоол хийж идчихэд тэгээд юм атсаад унтыг та болохгүй л байшин дотор ороод унтчихна. Үгүй бол тэгэл юмаа барил унтна да. Яг гадуур энгүүр сон нохооны мөр юм уу, чонны мөр юм уу мэдгүй. Нэг мөр яваалах. Шинэхэн мөр байна. Чоноо уйлаас ивүүл. Яах ч ёстой. За тэгж жоохон байж явуулсан. Хувцас дулаалаа, жоохон сэрэх юм байна. Ингээ гутлынхаа уул мулыг ингээд цаг хуурай байлгачвал энэ гутал бас дааруулхан гайг. Гол нь хуурай л байх хэрэгтэй. Ингээд доор нисхийн нэмэлт төр бид ивсцээ. За энэ амсын өмсөж байгаатай өмсөж та. Гутлаа солино, өмдөө солино. Жоохон сэрэх юм байна. Мессеж гарч машина утрай да. Амсаа солино. Амсаа чигцсэн бол тэгэл хөл дулааснаа л гэж гомчтой хөнвөлч. Дэж байгаа яц учраас жаа. Дулаацуулаад. Ай. Тэсага сах. Эл. Яй. Өглөөс тарж. Зам самглаац таах. Гарлын үнд ч жавраа үргэлдээд. Муу ажлын өвдөж тэгээд өөр хийнэ. Дулаах юм дөө. Алтаажсэн ч хамаахгүй. За. Жигэт. Ломчиндаа. За олмор болсон. Дажгүй шүү. Шүлмэл сайхан байна. Аргагүй хань бас ясны шүл нэмээц. Ясны шүлэн дээр ийц. Ер нь дажгүй бол байна. Тэнд маань эсмэн буцалж илэг. Тэнийг маргааш аваа юм да. Зээ ороод тасчлаа. Байшин сайхан дулаацчлаа. Сайхан унтъя да. Болж сайхан дулаацчлаа.
амстай унтнаа. Шингал цас магадгүй. Ятарлаа шүү. Цацтай унтчих юм лээ. За цацтай унтчихнаа шүү. За сайхан амцгаараа.